би яг иймэрхүү төрлийн концептуудтай кино бол байдаг. Гэхдээ яг ийм кино бол би ерөөсө харж байгаагүй байхгүй. Яг ингээд би миний нэг юм хүсэжсэн, хүлээжсэн нэг юм би ийм кино ойлгох бас гоё юм байна да гэж бодож ирсэн тэр киног болцсон юм шиг. Зохиолын уншиж байгаа ч надад тийг санагдсан. Толгой дотор шууд ингээд кино зураг авалт баг бүх юм ингээд гэрэл тавилт байл бүх юм ингээд толгой дотор шууд цуг ингээд явж байгаа байхгүй тий. Энэ зохиолын уншиж хахад тийм болохоор яг тэр фантази талаасаа эн чинь бас үзэх шалтгаан болж байна гэж бодож байна. Тэгээ би ч юм бол өөрөө бас байн үздэг хит хитэн кинонууд байж байна. Одоо жишээл Интерстеллар гэдэг ч юм уу тий. Тэнэд одоо Нолны кинонууд бол бүгдэнд нь л угаасаа дуртай. Нөгөө талаас болохоор би одоо өөрөө ингээд тэр Ньютоны Эйнштейний онолыг ч юм уу одоо тэр квантын механикийн тэр онолуудыг би ингээд сонирхоод үзэж хагаад айгүй олон жил сонирхоод судлаад ингээд үзээд ингээд явж байгууд яг Нолны киног үзээд тэр онолоо илүү сайн ойлгодог байхгүй. Тэр Нолн бол яг тэр онолыг илүү тийм уран сайхны талаас нь тэр хүнд илүү мэдрүүлэх талаас нь киногоо хийдэг болохоор тэр онолтой илүү дурлах эсвэл дээрээс нь тэр онолоо илүү гүн гүнзгий ойлгох тэр боломжийг олгодог. Шинжлэх ухаан тань мэдхүйн талаасаа айгүй тийм ач холбогдолтой болчихгүй юм байдаг байсан юм уу? Ингэж болох байсан юм уу гэдэг бол айгүй тийм сонирхолтой зүйл байхгүй тий. Нөгөө талаас энэ талын судалгаа хийгээ явж исэн хүн байсан ч гэсэн одоо мэрэгжлийн хүн байсан ч гэсэн энэ уран одоо зөвгөнөл уран зохиолын аргаар бид тэр хүнд хүрнэ гэдэг болон чинь шал өөр талаас нь тэр хүнд очиж шүү дээ. Тэгэхээр илүү гүн гүнзгий үлдэнэ, илүү гүн гүнзгий ойлгоно. Энэ киног үзэхгүй бол нэгт одоо тий хэд чинь шинжлэх Монгол улсын шинжлэх ухааны тань мэдхүүн нэг юм яваад байна шүү дээ тий. Тэрийг бас бид нэг үзэхгүй орчихоор нэг бол хайр. Нөгөө талаас болохоор бас иймэрхүү юм хийх гэж байгаа хүмүүсийг дэмжинэ гэдэг утгаасаа чинь кино урлагт энэс гадна одоо энэ шинжлэх ухааны тань мэдхүй гэдэг зүйлд ингээ хөрөнгө оруулаад байгаа гэсэн үг байхгүй.